Германы шгшээ болон Реал Мадридын хөлбөмбөгчин Тони Кросс хөлбөмбөгийн ертөнцийг донцлогсон мэдээллийг хийсэн билээ. Бүх цаг үеийн хамгийн шилдэг хагас хамгаалагчдын нэг Тони Кросс Европын аваргыг дуусгаад хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлэхээ мэдгдсэн юм. Энэ удаагийн дугаартаа хөлбөмбөг сонирхогчдод донд бараг нэгч үзэн ядагчгүй энэ агуу эрхмийн тухай сонирхолтой баримтуудыг та бүхэндээ хүргэе. Байерн Мюнхен болон Реал Мадридэд тоглож карьертаа тоотомшгүй олон цам өргөсөн түүний замнал төрлөх хотынхоо Грефсвальдер клубээс эхлэлтэй бөгөөд 12 настайдаа аавынхаа дасгалжуулж байсан Хансаа Ростекийн залуучуудын багт элссэн байна. Тэнд байх үедээ олныг гайхшруулсныхан дараа Байерн Мюнхний скаутууд анзаарч 2006 онд түүнийг шүүрчээ. Байерн Мюнхний залуучуудын бүрэлдэхүүнд ердөө 1 жил болсны дараа Кросс үндсэн багтаа бэлтгэл хийж хэд хэдэн нөхөрсөг тоглолтод оролцоод амжижээ. Тэрээр удалгүй Бундслигийн анхны тоглолтод хийж Энерги Котбусыг 5-1-ээр буулган авахад 2 голын дамжуулалт өгсөн юм. 17-наас 8 сар 22 хоногтойгоор тус тоглолтод оролцсноор Байерны түүхэн дэх хамгийн залуудаа мэргэжлийн тоглолтод оролцсон тоглогч болсон юм. Түүний рекордыг хожим Пьер-Эмиль Хойберг эвдсэн байдаг. 2009 онд Кроссыг Байерн Ливеркузен багт 18 сарын хугацаатаагаар зээлсэн бөгөөд энд л тэрээр өөрийгөө харуулж тэдний довтлооны гол хүн болсон. Тэрээр 2009-с 2010 оны үеэрэлд ердөө ганц л тоглолт түнсэн бөгөөд сарын шилдэг тоглогчийн шагналыг ээлж дараалан хүртсэн. Тэрээр 33 тоглолтод оролцож 9 гол 12 дамжуулалт өгч улирлыг дуусгасан бөгөөд Байерн Мюнхенд буцаж ирээд удалгүй гарааны тоглогч болсон юм. Шгшээ багийн хамтаар гайхалтай тоглолтыг үзүүлэн 2014 оны дэлхийн аварга болсноор дэлхийд даяар хамгийн их яригддаг хөлбөмбөгчний нэг болсон ч түүний шгшээ багийн амжилт бүр эртнээс эхэллээ. 2007 онд Өмнөд Солонгост болсон 17 хүртэлх насны залуучуудын дэлхийн аваргад гялалзсан амжилттай тоглож 5 гол оруулан тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан. Гэхдээ Германы шгшээ тэмцээнийг хүрэл медальтай дуусгасан юм. Одоолгүй 2010 оны дэлхийн аваргад үндсэн шгшээ багийн хамтаар хэд хэдэн тоглолтод оролцсон билээ. Түүний карьерийн хамгийн оргил жил бол 2014 он байсан гэдэгтээ санал зүрх хүн байхгүйз. Учир нь 2014 оны календарын жил тэрээр 3 өөр багийн хамтаар 5 цомд төрүүлсэн. 2014 оны хавар нь Байерны хамтаар Бундслиг болон DFB покал төрүүлээд 100 нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шгшээ багийн хамтаар төрүүлсэн. Дэлхийн аваргын дараа Реал Мадридэд нэгдсэн тэрээр дебют тоглолтоо UEFA Супер цомд хийн ялалт байгалсан бол 5 дахь цомоо FIFA-гийн клубүүдийн дэлхийн аваргад 12 дугаар сард төрүүлснээр өргөсөн юм. Бразил улсын дэлхийн аваргад FIFA-гийн хүлээн зөвшөөрөгдсөн статистикийн зэрэглэл тогтоодог байгууллагуудын нэг болох Castrol индексийн гаргасан үнэлгээгээр тэмцээний туршид 10-аас 9.7-оор үнэлэгдсэн бөгөөд уг үнэлгээг дамжуулалт, бөмбөг таслалт, туулсан зам, гол зэрэг үзүүлэлтүүдээр шалгаруулдаг. Энэ үнэлгээгээр тухайн тэмцээнд түүнээс сайн үнэлгээтэй тамирчин байгаагүй. Ингэсэн хэдий ч тухайн тэмцээний шилдэг тоглогчийн шагналыг мөнгөн медаль хүртсэн багийн авлагч Лионел Месси хүртсэн билээ. Тэр 2014 оны олон улсын хөлбөмбөгийн түүх статистикийн холбооны шилдэг найруулгын тоглогчоор шалгарч байсан. Эден Азар, Яя Туре, Хамс Родригес, Андрес Иньеста, мэдээж Лионел Месси гээд олон гайхалтай плеймейкерүүд тухайн үед тоглож маш гайхалтай амжилтуудыг үзүүлсэн ч олон улсын хөлбөмбөгийн түүх статистикийн холбооноос түүнийг 2014 оны дэлхийн шилдэг найруулгын тоглогчоор тодруулсан нь түүний хэр зэрэг авьяаслаг хөлбөмбөгч вэ гэдгийг гэрчлэх шиг. Тэр Барселонагийн шилдэг тоглогчдын шагнал гэж нэрлэгдэхээ шахсан тусад шагналыг Месситэй маш ойр өрсөлдөж хүртэж байсан юм. Яагаад энэ ирээдүйн болов гэвэл тухайн шагналыг өмнөх 6 жил нь дараалан Барселонагийн тоглогчид хүртээд байсан. Байерн Мюнхенд гайхалтай улирлыг өнгөрүүлсний дараа дэлхийн аваргын том тайзан дээр түүнийг хэрхэн гангарсныг бид бүхэн мэдхүлээ. Реал Мадридийн 122 жилийн түүхэнд хамгийн амжилттай үеүүдийн нэгд үндсэн тоглогч байсан тэрээр цагаан өмсгөлтнүүдийн хамт 22 цом төрүүлсэн бөгөөд энэ дунд 4 аваргуудын лиг, 5 клубүүдийн дэлхийн аварга, 4 Европын супер цом, Ла Лигийн 4, Испаний супер цомын 4, Копа дель Рейн 1 цом тус багтана. Ингээд зогсохгүй. Тэрээр дахин нэг аваргуудын лигийн цомыг багтаагаа хамт энэ жил Вемблид өргөх боломжтой байгаа билээ. Дараагийн бичлэгүүдэд цаг алдалгүй үзхийг хүсвэл subscribe дараарай.